сая видео тоглоом байдаг. Гэхдээ тэднээс маш цөөхөн салбараа бүхэлд нь өөрчилж түүхэнд нэрээ үлдээдэг. Таны тоглох дуртай тоглоом энэ жагсаалтад байгаа болов? Өнөөдөр бид тоглоомын ертөнцийн түүх боловсрол үнэлгээгээр үзүүлсэн нөлөөгөөр тэгүүлдэг бүх цагийн хамгийн шилдэг 5 тоглоомыг танилцуулж байна. Сүүлийн тоглоом таныг гайхшруулж магадгүй шүү. Суудлаа засаад суугаа subscribe хийх матбаа. За ингээд эхэлцгээе. Нэлтийн 5 нээлттэй ертөнцийн тоглоомуудын стандартыг шинжилсэн Nintendo-гийн домогт бүтээл The Legend of Zelda: Breath of the Wild орж байна. Энэ тоглоом Nintendo Switch консолийн боловсролыг тэнгэрт хадаж дангаараа 33 сая гавь хөв болгогдсон бөгөөд компанид 2 тэрбум орчим долларын орлого авчирсан юм. Энд ямар ч хязгаарлалт байхгүй. Физикуудыг маш гайхалтай суулгаж өгсөн тул тоглогч даалгавруудыг 100 өөр аргаар биелүүлэх боломжтой. Шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан энэ тоглоом санхүүгийн хувьд ч асар том амжилт байлаа. Өдгөө байранд RPG буюу дүр тоглолтын тоглоомын хаан The Witcher 3 Wild Hunt Persian CD Projekt Red студийн бүтээсэн энэхүү гайхамшиг тоглоом өнөөдрийн байдлаар дэлхийд даяар 65 сая гавь болгогдож дагалдах DLC болон нэмэлт бүтээгдэхүүнтэйгээ нийлээд 3 тэрбум шахав долларын орлого олоод байна. Энэ тоглоомын хамгийн гайхалтай нь туслах даалгаврууд нь хөдөл маш гүн гүнзгий түүхтэй бөгөөд таны гаргасан шийдвэрүүд тоглоомын төгсгөлд нөлөөлдөг. Нэгэн жижиг студийн дэлхийн хэмжээний авраг болгосон шилдэг бүтээл юм. Банд видео тоглоомын салбарын суурь болох домогт Tetris 1984 онд бүтээгдсэн энэ тоглоом бүх хөлбөр гар утасны таталтуудтайгаар нийлээд дэлхийд даяар 520 сая гавь хөв болгогдсон байдаг. Зөвхөн гар утасны төлбөртэй хөлбөрүүдээс нь гэхэд хэдэн зуун сая доллар олсон бөгөөд түүхэндээ 4.5 тэрбум гавь долларын орлого олсон гэж тооцогддог. Дээрээс унах дүүсүүдийг эгнүүлж өгөх энгийн дүрмэнд хэдэн ч насны ямар ч соёлтой үнийг донтуулж чадсан. Цаг хугацааны шалгуурыг давсан цорын ганц туйлын шилдэг бүтээл юм. Ингээд жигсаалтын хоёрт түүхэнд хамгийн олон хөв болгогдсон тоглоом болох Minecraft орж байна. 2011 онд нээлттэйснээс хойш энэхүү куб ертөнц дэлхийд даяар 350 сая гавь хөв болгогдсон бөгөөд одоогийн байдлаар 5 тэрбум гавь долларын орлого олоод байна. 2014 онд Microsoft компани энэ тоглоомыг бүтээгчээс нь 2.5 тэрбум доллараар худалдаж авч байсан юм. Бол өнөөдөр тэр мөнгө хэд дахин нугалж олоод байна. Энгийн модон байшингаас эхлээд бодит хотуудыг байж байгуулдаг энэ тоглоом бол хүн төлөвлөлтний хамгийн дуртай дижитал тоглоомуудын талбай юм. Ингээд бүх цагийн хамгийн их мөнгө олсон хамгийн баян тоглоомоо Grand Theft Auto тодорч байна. Rockstar Games 2013 онд гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийд даяар 225 сая гавь хөв болгогдож нийтдээ 10 тэрбум гавь долларын цэвэр ашиг олжээ. Энэ бол Avatar Avengers-ийг түүхэндх ямар ч кино, дуу, эсвэл entertainment бүтээлээс илүү ашиг олсон хүн төлөвлөлтний түүхэнд хамгийн амжилттай бүтээгдэхүүн юм. Нээлттэй эхний 3 өдөртөө 1 тэрбум доллар олж байсан гэж боддоо. GTA онлайн говьм өнөөдөр хүртэл жил бүр компанид 100 сая долларын ашиг оруулсаар байна. Тэгэхлээр та энэ тоглоомуудтай санал нийлж байна уу? Хэрвээ санал нийлэхгүй байгаа бол комментэд дуртай тоглоомоо бичиж үлдээгээрэй.